Одоо энэ битгий дуурга одоо 6 сар хэрэгсний дараа ийм болсон. Ийм өөрчлөлт одоо орсон. За би амин чанар уургийн байнгын хэрэглэгч хүний их хэмж клиникийн профессор давааж өгч хүн байна. Нойр өвчтөний үргэлжлэл маань элгийн нөлөөлөд элгийн хатууралтай одоо манайхан цирроз гэж ярьдаг да. Одоо хавгнсан уургийн дутагдалд орсон. Тэгээд жилд одоо 4-5 одоо эмнэлэг твтдэг байсан. Би одоо эмнэлэг твтж байхдаа одоо альбумоныг өдөрт одоо 2-ыг 3-ыг ч одоо хийлгэж өвчжсэн. 100 грамаар байдаг. Тэр нь бол 200-аас 250 мянга шүү дээ. Тэрээс өдөрт 2-аас 3 хийлгэнэ гэдэг нь эдийн засгийн хувьд хүмүүс тэрийг өчрөхгүй. Тэгээ н 20 тоноол эргээл одоо хав нэгсэл хэвлийн ус игддэг. Хэвлийн ус авах үл 4-5 одоо илгэний ус авахсан. Телевизийн сурчлагаа явьж байхад тэрний анх мэдээд амин чанар битгий дуурыг ууж эхэлсэн. Тэрийн нэгийг уугаад ясвэр нэлээд аштайхан хаван буугаад ерөн хаван энэг буучихгүй байсан. Ер нь нэвтэйхэн одоо болж ирсэн. Тэгээ одоо энийг хөвлөв тогтмол хэрэглэгээ одоо 3-4 жил болж байна. За би энэ илгнийхээ хатуурлыг одоо сая одоо шинжилүүлж үзлээ. Тэгсэн одоо ийм шар ногоон одоо байсан бол миний юу? Одоо энэ битгий дуургийг одоо уугаад одоо ийм хэмээ хэмжээ P0 энийг одоо үр дүнгийн үтсэн хүний хувьд би эмч хүний хувьд одоо та бүхэнд одоо амин чанар битгий дуургийг одоо өргөнөөр хэрэгжилж байгаарэ. Үнэхээр дархлааг бол дээд зэргээр дэмждэг шүү гэдгийг хэлье.